3 дугаар цахилгаан станцын үе ахмадууд, ажилтан албаагч, инженерүүд та бүхэнд 50 жилийн түүхэн ойн баярын мэндийг хүргье. Одоогоос 50 жилийн тэртээ Дулааны 3 дугаар цахилгаан станц ашиглалтанд орсноор Монгол улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, нийслэл хот өргөжин хөгжих үндэс суурийг тавьж, улс орон даяар хүнд хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх боломжийг бий болгосон. Улаанбаатар хотод мал аж ахуйн бүтээгдэхүүн арьс шиг ноос ноодморыг боловсруулах үйлдвэрүүд эрчимчээ хөгжих үндэс суур тавигдаж, ноосны үйлдвэрийн нэгдэл, өслөг эдлийн, гутлын, эрэмлийн үйлдвэр, Улаанбаатар хэвс, говь комбинат, Угсанбол байшин үйлдвэрлэл зэрэг үйлдвэрүүд баригдан, ашиглалтанд орж, амжилттай ажиллан, улс орны хөгжилд онцгой хувилбар оруулсан юм а. Түүнчлэн 4 дугаар цахилгаан станцыг ажилуулах хүний нөөцийг бэлтгэж, тус станцад ажиллаж байсан олон мэргэжилтэн, инженер, ажилчид, эрчим хүчний салбарын бусад байгууллагад амжилттай ажиллан, салбарынхаа хөгжилд үнэтэй хувилбарыг оруулсаар байна. Энэхүү байгуулсан гавьяаг үнэлж, цаашид улс орныхоо хөгжил дэвшилд гүйцэтгэх үүргээ улам өргөжүүлэн тэлж, ажиллах итгэл хүлээлгэн Дулааны 3 дугаар цахилгаан станцыг түүх 50 жилийн өмнө тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн гавьяаны улаан тугаар одонгоор шагнасныг гардуулан өглөө. Дулаан цахилгаан хэмээх гайхамшигт энергийг үйлдвэрлэх хүнтэй хариуцлагатай үүргийг нэр төртөө биелүүлж, хөдөлмөрийн гавьяагаа үнэлүүлж буй танаа хамт олонд баяр хүргэж, амжилт бүтээл, эрүүл мэнд, сайн сайхан бүхний хүсье. Монгол улсын гал болон Улаанбаатаргээ баярлалаа.